Сэтгүүлч зохиолч Чулуунбаатарын уулын бараа холдоо сүртэй номын нээлт боллоо. Тус номыг Монгол улсад авто тээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ог тохиолдуулан төр нийгмийн нэр зүтгэлтэн бүгд нарамдах Монгол ард улсын тээврийн яамны сайд Батмөнхийн Инэвшин гэгээн дурсгалд зориулан бүтээжээ. Уулын бараа холдоо сүртэй номын зохиолч Чулуунбаатар хүүрнэл намтар тууж байдлаар номоо бичжээ. Тус номыг Цэнэхүүгийн шарав дорж редакторлсан байна. Ер нь хүний намтар гэдэг бол цаг үеийн тойл, улс орны түүхийн нэг хэсэг байдаг. Тэргээр их үндсэн тэм. Ялангуяа Инэвш гэдэг энэ хүн бол Батмөнхийн Инэвш гэдэг бол Монгол улсын төрийн сайдын албыг хааж болсон. Монголын орчуулга Отоцгол онцгой хувь нэмэр орсон соён гэгэрүүлэгч ийм хүн байгаа. Тэгэхээр энэ хүний түүхийг бичих юм болцоо юу бичигсэн санаа болоо надад гэр орных нь ард талынх нь бол хэлсэн юм. Тэгээд энэ тээврийн байгууллагын 100 жилийн оолж байна. Хүний онцлог байна тийм ээ. Одоо бичих арга байна, хөтэ хүний өөрийн судалгаа байна. Өөрийн хэллэг байна тийм ээ. Энэ тал дээр бол ер нь манай Чулуунбаатар өөрийн хувийн судалгаатай, өөрийн бичлэгийн өвөрмөц хэллэгтэй юм байхгүй юу. Чулуунбаатар Монгол ахуйгаа их сайн мэддэг. Хүүхэд бол Монгол ахуйгаа мэднэ, ёс заншлыг сайн мэднэ. Тэгээ энэ тал нь бол нэлээд би хөрөг намтар бичихт нь их хэрэг болдог баг шиг байна. Инэвш нь Монголын эрдэм дэлгэрүүлэх нийгэмлэгийн гишүүн, Монголын бүтээмжийн төвийн гишүүнээр олон жил үр бүтээлд ажиллажээ. Тэрээр дээд боловсролын салбарт багш, профессор, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж, инженер болон инженер эдийн засгийн ангийг нээж, тээврийн техникум, техник мэргэжлийн сургууль, тээврийн эрдэм шинжилгээ, зураг төслийн институтыг анх байгуулж, тээврийн инженер эдийн засагч мэргэжилтнүүдийг бэлтгэхэд хувь нэмрээ оруулсан байна.